Сайн байцгаана уу? Та бүхнийг манай өнөөдрийн вебинар семинарт урьж байна. Өнөөдөр бид нэр ажлын технологи компаниас санхүүжүүлэн зохион байгуулж буй шингэний хроматограф, масс спектрометр Q-TOF-ийн багжаар уургийг тодорхойлох шинжилгээг дээж бэлтгэлийн эхний шатнаас эцсийн шат хүртэл нь танилцуулах болно. Миний бие өнөөдрийн вебинар семинарыг хөтөлж явуулах бөгөөд би сургалтын ахлах мэргэжилтнээр ажилладаг юм. Танилцуулга эхлэхийн өмнө та бүхэнд нэг зүйлийг мэдээлэхэд мэдээллийнхээ сүүлд та бүхнээс шууд асуулт тавьж болох бөгөөд асуулт хариултын хэсэг хамгийн сүүлд болно. Гэхдээ асуулт байвал дэлгэцийн доод талын цонхыг дарж асуултаа бичиж бидэнд хизээж явуулж болно. Мөн энэ мэдээлэл танилцуулгатай холбоотой X сурвалж болон мэдээллийн жагсаалт нь шууд презентацтайгаа холбогдсон байгаа. За ингээд өнөөдрийн танилцуулга хичээлийг явуулах хэлтгэгчдийг та бүхэнд танилцуулъя. Ажлын технологи компани судалгаа хөгжил хариуцсан аналитик хэмж доктор Крис Клайн 2010 оноос хойш судалгаа хөгжлийн багт төрөл бүрийн шингэний хроматограф Q-TOF системээр ажиллаж байгаа бөгөөд саяхан шинээр үйлдвэрлэж гаргасан биологи эмийн салбарын шинжилгээнд ашиглахад зориулж гаргасан Advanced Biosystemээр ажилласан байгаа. Крисийн хувьд химийн шинжлэх ухааны мастерын зэрэг Германы биохимийн Макс Планкийн институтад докторийн зэрэг хамгаалсан ба энэ үедээ диагонал хроматографыг ашиглан хоёр хэмжээ скелийн электрофорезисоор уургийн мембраныг судлах болон МАЛДИ болон ESI масс спектроскоптер ажиллаж байсан. 2007 онд бизнесийн компанид уургийн аргачлалыг хөгжүүлэхэд ажиллаж эхлэхээс өмнө Макс Планкийн институтад жижиг уургуудыг тодорхойлох, салгах аргачлал дээр ажиллаж байсан. Дараагийн илтгэгч Aaron Boyce, ажлын технологи компани шингэний хроматограф Q-TOF багжийн бүтээгдэхүүний менежер. 2009 оноос ажлын компанид ажиллаж эхэлсэн цагаас эхлэн нисэх хугацааны бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, дэмжиж ажиллах чиглэлийг хариуцж байна. Ажлын компанид орохоос өмнө жижиг молекул болон уургийн эмчилгээний чиглэлээр судалгааны ажилдаа шингэний хроматограф, масс спектрометрийг ашиглаж ажилладаг байсан. За ингээд бүгдээрээ хэлтгэлийн хэсэг рүү оръё. Aaron, танилцуулга эхэлнэ. Танилцуулга хийсэнд баярлалаа. Мөн үзэгчдтэй шинээр үйлдвэрлэгдэж гараад байгаа 6545 XT Advanced Bio Q-TOF багжийн талаар мэдэх гэж энэхүү онлайн семинарт оролцохоор хандсанд баярлалаа. Юуны өмнө би илтгэлүүдийнхээ агуулгыг танилцуулъя. Эхлээд бид нар манай шинэ бүтээгдэхүүн болох 6545 XT Advanced Bio шингэний хроматограф Q-TOF багжны талаар танилцуулна. Бидний ярилцлага уургийн шинж чанарыг тодорхойлоход энэхүү системийг яаж ашиглах ажлын урсгалыг танилцуулах байдлаар илүү ярих болно. Илтгэлийн донд хэсгээс судалгаа хөгжлийн багийн Крис Клайны танилцуулга үргэлжлэнэ. Тэрээр энэхүү шинэ өндөр зэрэглэлийн Bio Q-TOF загварыг гаргахад ашигласан шинэлэг технологийн талаар ярих болно. Мөн танилцуулгынхаа төгсгөл төр ердийн нөхцөлд уургийг тэр чигт нь ямар нэгэн задрахаанд оруулахгүйгээр багжаар шинжилсэн шинжилгээнүүдийн гайхалтай үр дүнгээс та бүхэнтэй хуваалцах болно. За ингээд 6545 XT Advanced Bio LC Q-TOF системийн танилцуулганд оръё. Энэ шинээр зохион бүтээгдсэн багжны үзүүлэлтүүд ямар үр дүнд хүргэж болохыг та бүхэн танилцуулахдаа үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Гэхдээ би нэг зүйлийг мэдээж сануулж хэлэх ёстой. Зөвхөн масс спектрометр багжийг дангаар нь ашиглаад бол үр дүнд хүрэхгүй шүү дээ. Энэ багж нь хроматографи системтэй цуг ажиллах ёстой. Масс спектрометрээс гарч байгаа тоо мэдээллүүдийг мэдээллийн санд хүлээн авч боловсруулах ёстой. Миний хувьд энэхүү шинэ XT Advanced Bio LC Q-TOF багжны шинжилгээг хийх чадвар, үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд бид нар зөвхөн ганцхан Q-TOF багжны тухай яриаггүй. Бүхэл бүтэн системийн ажиллах зарчим, энэхүү системийг бүтээж буй багаж бүтээгдэхүүнүүдийн цуглуулгын тухай ярих бөгөөд та бүхэн дээж бэлтгэлээс эхлээд танилцаад явах болно. Яг үнэндээ бид нар бүхэл бүтэн лабораторийн тухай ярих гэж байна гэж ойлгож болно. Дээжийг лабораторид хүлээн авснаас эхлээд жишээлбэл уургийг цэвэршүүлэн ялгах багийнхан ч юм уу, эсвэл уургийн биологч дээжийг хүлээн аваад түүнийг хэрхэн бэлтгэх, дээжин дэх нэгдлүүдийг хооронд нь салгах, дараа нь дээжин дугаа нэгдлүүдийг илрүүлэх, шинжлэх чадварын талаар ярилцах болно. 6545 XT Advanced Bio LC Q-TOF-ийн хувьд биологийн судалгааны чиглэлээр ажилладаг олон лабораториудад үнэхээр зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн миний ярих гэж байгаа ажлын урсгалын тухайд би 4 гол алхмууд, үе шатууд дээр төвлөрөх болно. Үе шат бүр маш чухал. Хэрвээ аль нэг шатанд нь асуудал үүсэх юм бол бүх ажлыг эрсдэлд оруулах болно. Жишээлбэл дээж бэлтгэх эхний шатанд асуудал гарвал өөрөөр хэлбэл хамгийн эхний ажлын материал маань зохих ёсоор бэлтгэгдээгүй байх юм бол цаашдын бүхэл шинжилгээ, ажлын урсгалд амжилтгүй болоход хүрнэ. За ингээд ажлын эхний урсгалын тухай ярив.
Би нэлээд дэлгэрэнгүй ярих болно. Энэ нь 6545 XT Advanced Bio LC QTOF системийг ашиглан уургийг задраагүй бүтэн байдлаар нь шинжилж тодорхойлох шинжилгээний аргачлалын тухай. Мэдээж хэрэг эхлээд дээж бэлтгэлийн тухай яригдах ёстой. Тэгэхээр бид нар Agilent-ийн SCMap платформ буюу Agilent-ийн шингэн дээж бэлтгэх автомат системийг ашиглана. Энэхүү системийг лабораторийн ширээн дээр тавиад ашиглахад яг зориулсан ямар нэг өмнөх туршлага шаардахгүйгээр хинч ашиглаж болох маш энгийн зааврын дагуу ажиллахад болох дээж бэлтгэлийн систем байна. Бид нар одоо уургийн дээжийг бэлтгэх тухай ярьж байгаа болохоор та дээжийг авангуудаа мэдээж давснаас сагах, буфераар угаах, мөн баяжуулах зэргийг хийх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг SCMap Bravo-гийн протокол дараалалаар нь заагаад өгч гисэн байна. За ингээд уурга ялгаад дээжээ бэлтгэсний дараа концентрацийг нь тодорхойлох шинжилгээг хийхэд бэлэн болно. Гэхдээ бас нэг нэмэлт протоколыг SCMap Bravo-д оруулж өгсөн байдаг нь хэрвээ та өөр төвшний уургийг тодорхойлох гэж байгаа бол тэр болгонд нь тохирсон мэдээллийг оруулсан байдаг. Жишээлбэл зөвхөн уургийг тэр чигтэн бүтнээр нь тодорхойлохоос гадна monoclonal antibody уургийн шинжилгээн дээр ажиллаж байгаа бол зөвхөн бүтнээр нь тодорхойлохоос гадна түүний хэсгүүд буюу хөнгөн болон хүнд гинжүүдийг ч гэсэн тодорхойлж болно. Өөр нэг манай хэрэглэгчдийн дунд түгээмэл хэрэгэлдэг шингэн дэх Diclocoside протокол юм. Энэ протоколын дагуу уургийн молекулыг дангаар нь сахарын молекултай холбогдоогүй байдлаар харах боломжийг олгодог. Мэдээж хэрэг та бүхэнд бас хүнд болон хөнгөн гинжний нүүрс ус төрөгчөөсөн салгаж дан уургийн молекулыг харахч боломж байгаа. Дараагийн түгээмэл хэрэгэлдэг 3 дахь төрлийн протокол нь уусмал байдалд нь уургийг задлах. Жишээлбэл төрөл бүрийн задлах энзимүүдийг ашиглан уургийн молекулыг тодорхой хэсгүүдээр нь салгаж жижиг молекулуудын цаашдын судалгаанд ашигладаг. Тэгэхээр энэ бүх төрөл бүрийн туршилтуудын талаар энэ семинарыг сонсож байгаа хүмүүст мэдээж хэрэг их танил өдөр тутмын лабын ажиллагаанд хэрэгэлдэг байхаа гэж бодож байна. Харин энд хамгийн чухал онцлог болгож байгаа зүйл бол миний түрүүн хэлсэн дээж бэлтгэлийг автоматжуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл SCMap Bravo гэсэн автомат багжийг ашиглахад дээж бэлтгэх бүрт яг ижил үрдэн буюу таны сонирхож байгаа яг тэр уургийг ялгаж гаргаж өгөх болно. Та бүхний ажиллаж буй төсөл 1, 2, 3 жил үргэлжлэж байсан. Гарах үр дүн нэг байх болно гэдгээрээ үнэхээр давуу тал болж байна. Хэрвээ таны шинжилгээний үр дүн тухай бүрт өөрөөр гараад байх юм бол дээж бэлтгэлийн арга ажиллагаанаас болоод ийм үр дүнд хүрээд байна уу гэсэн асуулт тавихыг мэдээж хүсэхгүй байх. Өөрөөр хэлбэл таны шинжилгээ хийх үеийн ажлын урсгалын үе шат бүрт яг адилхан байгаа эсхийг магадлах нь маш чухал байдаг. Бидний туршлагаас харж байхад ялангуяа том уургийг тэр чигээр нь тодорхойлох шинжилгээ хийхэд түүнийг масс спектрометрийн багжаар шинжлэх үед дээж бэлтгэлийг зөв хийх нь маш чухал юм. Шинжилгээний ажлын урсгалын дараагийн үе шат нь химийн нэгдлүүдийн салгалтын чадамж. Өмнө хэлж байснаар бид нар шингэний хроматографыг ашиглах болно гэж. Гэхдээ бас нэг зүйл хэлэхэд одоогийн танилцуулж буй BioQTOF систем нь мөн 7100 CE капиллярийн электрофорезис багжтай бас нэг систем болж ажиллаж чадна. Эдгээр багжаар биомолекулын шинжилгээг хийх үед уургийн молекулуудыг бүтнээр нь мөн хэсэгчилсэн пептид байдлаар аль алинаар нь шинжлэх боломжтой. Бидний хэрэгэлдэг уламжлалт шингэний хроматографаар шинжилгээ хийх тохиолдолд Advanced BioQTOF-т зориулан маш олон төрлийн шингэний хроматографийн багнуудын сонголттой байгуулна. Учир нь маш олон төрлийн молекулууд байх бөгөөд тэр бүр нь өөр төрлийн уургийн нэгдлийг үүсгэнэ. Түүнээс гадна орчин үед маш олон төрлийн уургийг зохион бүтээгээд байгаа бөгөөд тэр бүхэнд ганцхан багныг ашиглаад бүх шинжилгээ хийх боломжтой гэж та бүхэнд зөвлөх аргагүй юм. Гэсэн хэдий боловч би та бүхэнд PRLS 1000A багны тухай дурдахыг хүсэж байна. Энэхүү полимер суурилсан баг нь үнэхээр их амжилттай байгаа бөгөөд нэгэн төрлийн эсрэг биетүүд дээр жишээлбэл маш сайн салгалтыг өгч чадж байна. Эдгээр уургуудыг бүхлээр нь ч тэр эсвэл хуваац салгасан төвшөнд хөнгөн болон хүнд гинжүүдээр нь салгасан ч гэсэн аль алинд нь адилхан маш сайн хроматографийн салгалтыг өгч чадж байна. За одоо ингээд бидний танилцуулах шинэ 6545 XT-ийн талаар ярианд орё. Би энэхүү шин загварын уургийн молекулыг бүтнээр нь шинжлэх чадвартай болгож буй 5 гол онцлог шинжийг ярих болно. Хамгийн түрүүнд уургийн маш сайн төвшний спектрийн задаргааг бид авч чаддаг болж байгаа талаар ярихыг хүсэж байна. Үүний шалтгаан нь системийн шин загвартай холбоотой бөгөөд энэ талаар дараагийн илтгэгч Крис тайлбарлах болно. Хамгийн гол нь вакуум орчны нисэх хугацааг багасгах чадсан учраас бараг 10 дахин. Ийм учраас энэ шинжилгээний үзүүлэлтийг сайжруулахад ялангуяа уургийн төвшний шинжилгээ хийхэд бидний хүсч байсан үзүүлэлтүүдийг гаргаж өгч чадж байгаа юм. Дараагийн нэг онцлог шинж нь системийн тохируулга.
Бид нар 2 жил орчмын өмнөөс том молекулуудад зориулсан Swarm автомат тохируулгын алгоритмыг хэрэглэж эхэлсэн. Мөн энэхүү автомат тохиргоог бас жижиг молекулуудад зориулах тохиргоон дээр ажиллаж эхэлсэн. Энэхүү шинээр гаргаж байгаа 6545 XT модель нь хэрвээ та бүхэн маш том молекулын шинжилгээг хийх гэж байгаа бол таны хэрэгцээнд тохируулан системийг автоматар тохируулах боломжтой болгож өгч байна. Ингэж тохируулахыг сайжруулж өгснөөр том молекулын спектрийн задаргааг маш сайн харахаас гадна мэдрэг байдал сайжирч масс цэнгийн харьцааны хүрээг бүр 30,000 мегазет хүртэл өргөжүүлж чадсан. Хэрвээ та бүхэн эсрэг бие гэх мэт бүхэл бүтэн молекулыг судалж байвал энэхүү масс цэнгийн харьцаа нь таны хэрэгцээнээс хамаагүй их хүрээ юм. Гэхдээ нэгэнт зохион бүтээж буй уургийн молекулуудын хэмжээ улам л том хэмжээстэй болж байгаа учраас ковалент холбоос бус комплекс нэгдлүүдийг судлахад энэхүү өргөн цар хүрээтэй массын цэнгийн орчинд ажиллах боломжтой болгож өгч байгаа юм. Дараагийн онцлог шинжийн тухайд нэлээд ойлгомжтой. Яг үнэндээ бид нар багжийг тээвэрлээд танаа лабораторид суулгаж өгөхдөө бүтэн уургийн шинжилгээг хийж багжныхаа үзүүлэлтүүдийг шалгаж хүлээлгэж өгөх болно. Өмнө нь би ярьж байсан Pillar PS багныг суулгасан байх бөгөөд мөн энэхүү багантай тохирж ажиллах бүтэн уургийн шинжилгээний аргачлалыг бас хамт явуулна. Мөн энд миний ярих дараагийн нэг онцлог бол багжны арчилгаа тодорхой хийхэд их энгийн хялбар болсон. Системийн нүүрэн талд онгойлгох хавхлагыг хийж өгсөн учраас цэвэрлэгээ арчилгаа хийхин тулд бүх системийг задлахгүйгээр зөвхөн сул бага капилляр болон бусад эд ангиудыг цэвэрлэх хүрэх боломжтой болгосон. Мөн энэ талаар зарим холбогдолтой мэдээллийг дараагийн хэсгүүдэд ярих болно. Мэдээж хэрэг та бүхэн хэдэн мянган шинжилгээ уншуулсны дараагаар багжаа цэвэрлэх зарим засвар үйлчилгээг хийх шаардлагатай болдог. Тэгэхэд аль болох амархан болгох үүднээс энэхүү нүүрэн хэсэгт хавхлагыг суулгаж өгсөн бөгөөд ингэснээр хэрэгтэй үедээ хэдэн ч удаа цэвэрлэгийг хийж болно. Ажлын урсгалын хамгийн сүүлийн шат нь шинжилгээний дүн мэдээлэл дээр ажиллах хэсэг бөгөөд үүний тулд Mass Hunter Bio Confirm програмыг ашиглана. Bio Confirm програмын хувьд нэгэн зэрэг олон мэдээллүүдийг нэгтгэн шинжилгээний үр дүнг гаргах чадвартай. Бид нар үүнийг ажлын жагсаалтыг автоматжуулах гэж нэрлэдэг юм. Та дээж багжаар уншуулж дуусмагц бүх мэдээлэл цуглуулгадсан BioConfirm програм дээр ирэх бөгөөд энд автоматар боловсруулалт хийгдэн хроматографийн пикүүд, экстрактын пикүүд, деконволатын спектрийн орчинд бүртгэгдсэн массуудын дараалал автоматар гарч ирнэ. Түүнээс гадна ямар ч уургийн изомерууд дээр калкуляторыг ашиглан эсрэг биетийн харьцааг тодорхойлж чадна. Хамгийн эцэст танилцуулах нэг зүйл бол автоматар эсвэл өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон байдлаар гаргах шинжилгээний үр дүн, репортын тухай байх болно. Эсрэг биетийн уурагтай ажиллаж байна гэж бодоод түүнийг BioFarm програм дээр хэрхэн ажиллахыг харцгаая. Юуны өмнө эхлээд би та бүхэнд BioFarm програм хэрхэн ажилладгийг танилцуулахын тулд энэ програмыг хэрэглэх үеийн зарим дэлгэцүүдийг ажиглаж ярья. Энэ цонхны дэлгэцний дээд талд дээжнүүдийн хүснэгт байна. Энэ хүснэгтээс ямар дээж програмд шилжигдэн орж ирснийг харж болох бөгөөд харин бүр зүүн талд нь улаан ногоон шар өнгөөр массын үзүүлэлтээр нь тухайн уургуудыг баталгаажуулсан болохыг үзүүлж байна. Баруун дээд талд нь байгаа хроматограмын цонх автоматар гарч ирэх бөгөөд эдгээр гарч ирсэн пикүүдийн массын спектрийг харуулж байна. Дэлгэцний яг голд нь деконволатед спектрийг харж байна. Энэ бол масс цэнгийн харьцаа 0 байх үеийн спектр бөгөөд хамгийн гол нь таны сонирхож буй уургийн молекул мөн эсхийг богино хугацаанд тодорхойлох боломжийг олгох ба уургийн бодисын өөр ямар хэлбэрүүд байгааг харж болно. Тийм болохоор уурэг дотор агуулгадж байгаа глайкоформууд дээр шууд дараад харж болно. Мөн жижигхэн үүсэд байгаа пикүүдийг ч гэсэн харж болно. Энэ тохиолдолд систем өөрөө танд автоматар туслах болно. Деконволют спектрт үүссэн пик тус бүр доор харагдаж буй биомолекулын хүснэгтэнд бас жигсааж бичсэн байна. Хэрвээ та бүхэн хроматограм дээрх пикүүдийн эрчимжилтийг сонирхож ойлгохыг хүсч байвал баруун доод талд нь эдгээр биомолекул тус бүрийн пикийг тусад нь харуулна. Тэгэхээр одоо 6545 Advanced Bio QT-OF багжны тусламжтайгаар гаргасан том мэдээллүүдийн чанарын тухай ярилцгаая. Энд харуулж байгаа том мэдээллүүдийг Agilent-ийн вебсайт дээр тавьсан шинжилгээний аргачлалын танилцуулга материалаас авсан байгаа. Бид нар энэ шинжилгээнд нэгэн төрлийн стандарт эсрэг биетийг дээж болгон авсан.
0.5 микрограмм дээжийг багажаар уншуулан өгсөн ба Pillar PL RPS багныг ашигласан. Градиентийн хугацаа харьцангуй хурдан байна. Одоо бид нар энд deconvolute спектрийг харж байна. Энд миний онцолж хэлхийг хүсэж байгаа зүйл бол энэ спектруудыг харах юм бол гол гликоформ болон бусад жижиг уургийн молекулуудын пикүүд маш сайн наривчлал өндөртэй харагдаж байна. Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн тоонууд нь массын хэмжээ болон пик бүр дээрх массын дундаж алдааг зааж байгаа бөгөөд сайн харах юм бол энэхүү массын алдаа нь маш өчүүхэн буюу 10 ppm хэмжээнд л алдааг зааж байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Өөрөөр хэлбэл уургийн молекулыг бүхлээр нь массын хэмжээг гаргахдаа хэдхэн ppm-ийн төвшөнд алдаатай байлгаж чадаж байна. Уг нь иймэрхүү хэмжээний алдаа жижиг молекулын шинжилгээний төвшөнд л яригддаг хэмжээ юм. Харин системийг сайжруулж чадсанаар массын хэмжээг тогтооход бид нар ийм төвшөнд хүргэж чадлаа. Би зарим нэг доод төвшний уургийн молекулууд дээжинд байгааг хэлсэн бөгөөд тэдгээр нь 65-45X-гээр амархан илэрч шинжилж болно гэж хэлсэн. Бидний энд харж байгаа дээж бол өнгөрсөн онд бүтээсэн NIST нэг төрлийн эсрэг биетийн стандарт юм. Энэ эсрэг биетийг албан ёсоор гаргахын өмнө энэхүү уургийг бүрэн сайн тодорхойлохын тулд олон төвшний шинжилгээнүүдийг хийж нэлээд олон чухал нийтлэлүүд гарч байсан. Эдгээр нийтлэлүүдийн нэг хэсэг нь энэхүү уургийн молекулыг бүтэн байхад нь шинж чанарын тодорхойлох талаар ярилцаж байсан. Энэ судалгааны явцад хэд хэдэн лабораторид протеинийг бүтэн байх үед ямар протеоформууд байж болохыг тодорхойлох зорилгоор маш олон туршилтуудыг хийсэн байдаг. Энэ семинар зориулж би нэг хүснэгт хийсэн. Энд миний нэг сонирхлыг маш их татсан зүйл бол 3 лабораторид энэ туршилтыг хийсэн бөгөөд нийт 18 протеоформ тодорхойлсноос бүх лабораториудад дор хаяж нэг протеоформыг тодорхойлж чадаагүй байгаа юм. Эдгээр лабораториуд бүгдээрээ хоорондоо ялгаатай аналитик багаж хэрэглэсэн байдаг бөгөөд тэдгээрээс аль нь ч ажилын тэм багажийг ашиглаагүйсэн. Тэгэхээр миний сонирхлыг татсан зүйл бол энд харагдаж байгаа жишээ болгон дээр аль нэг пик нь байхгүй байгааг та анзаарч байгаа байх. Эдгээр лабораториудын 2 нь 5 микрограмм дээжийг багажинд оруулж байсан бол 3 дахь лаб тогтмол дээжийг оруулж байсан. Энэ хүснэгтэйг дүгнэж хэлэхэд нийт 18 протеоформоос зөвхөн 7-г нь бүх лабораториудад тодорхойлж чадсан болохыг харж байна. Харин талаас дээшийн хэд хэдэн лабораториудад шинжилж гаргаж ирж чадаагүй байна. Тэгвэл энэ үзүүлэлтийг 65-45X-гээр хийсэн шинжилгээтэй харьцуулахад бид нар бүхэл протеоформуудын пикүүдийг маш хэлбэрхнаар гаргаж ирсэн төдийгүй. Тэдгээр тус бүрийнх нь массын хэмжээг бас гаргасан байна. Зөвхөн бүх пикүүдийг гаргаж ирсэн төдийгүй концентрацийн хэмжээг 10 дахин бага наривчлалтайгаар гаргаж чадсан төдийгүй тэдгээрийн 13-аас 18 дугаар пикүүдийн массын хэмжээг маш наривчлалтайгаар гаргасан байна. Тэгэхээр та бүхэн харж байгаа. Бага хэмжээнд бүхэл протеоформуудыг илрүүлж чадаж байгаа бөгөөд бүхэл илэрсэн пик бүрийнх нь массын хэмжээг мөн тодорхойлж чадаж байна. Ингэж маш итгэлтэйгээр дээжиндх бүхэл протеоформуудыг гарган ирж тэдгээрийн массын хэмжээг тодорхойлж чадаж байгаагийн шалтгаан нь бүтэн уургийг тодорхойлоход энэхүү багажны мэдрэг чадвар маш өндөртэй холбоотой юм. Энд мөн нэг шинжилгээний аргачлалыг танилцуулах гэж байна. Мөн ажилын вебсайт дээр тавигдсан байгаа. Энэхүү шинжилгээний аргачлал нь шинэ системийн мэдрэг чадварын төвшин тодорхойлох мэдээллийг танилцуулж байгаа юм. Энэ шинжилгээний аргачлалаар шинжлэх аналит бодис болгож нэг төрлийн эсрэг биет болох трастузумабыг авсан. Дээжийг багажинд оруулахын өмнө хэд дахин шингэрүүлж маш өчүүхэн бага концентрацтай болгосон бөгөөд өөрөөр хэлбэл уургийг илрүүлж болох хамгийн бага төвшнийг тодорхойлоход оршиж байгаа юм. Энэ туршилтаар бид нар T10,316 нанограмм хүртэл бага хэмжээтэйг илрүүлж тодорхойлж чадсан. Бид нар энэ туршилтыг хэд дахин давтаж олон удаа дээжийг багажинд оруулсан байгаа. Үүнийг давхцсан EIC пикийн графикаас харж болно. Түүнээс гадна баруун талд нь deconvoluting спектр тус бүрийн масс спектрүүд маш тогтвортой байгааг харж болно. За ингээд маш бага хэмжээстэй байх туршилтуудаар гарч байгаа үр дүнгууд бүгд тогтвортой байгааг харлаа. За тэгвэл одоо бүгдээрээ жаахан бүтэн уургийн массын хэмжээг тодорхойлох, массын хэмжээний наривчлалын талаар ярилцгаая. Энэ тал дээр бид нэр зарим нэг мэдээллүүдийг цуглуулсан байгаа бөгөөд би өмнө нь бас хэлж байсан массын хэмжээг тодорхойлоход гарах алдааны цар хүрээ 10 ppm-с бага төвшөнд байх болно гэж. Тэгэхээр би үнийг маш тодорхой болгохыг хүсэж байна. Учир нь ямар ч туршилт хийж байхад таны масс спектрометрийн багажны тохируулгаас мөн дээж бэлтгэлийн явцаас хамааралтай байдаг. Хэрвээ таны шинжилгээ азтай байх юм бол та массын маш сайн мэдээлэл авах жишээтэй. Харин манай системийн нэг гол ялгаатай тал бол массын маш сайн мэдээллийг тогтвортойгоор гаргаж өгч чадна.
Өөрөөр хэлбэл хэдэн ч дээжийг уншуулсан байлаа гэсэн мөн маш өчүүхэн концентрацийн төвшөнд ч гэсэн массын хэмжээг тогтвортойгоор гаргаж өгөх чадвартай. Одоо энэ танилцуулах гэж байгаа туршилтанд бид нэр трансдизумабын 2 гол гликоформыг шинжилсэн бөгөөд дээжиндх уургийн хэмжээг 10 нанограммын хэмжээтэйгээр нийт 100 удаагийн давтамжтайгаар багажаар уншуулсан. Ингээд 2 гол гликоформын багажны шинжилгээний үр дүнг графикаар үзүүлж байна. Өөрөөр хэлбэл 100 удаагийн давтамжтай оруулсан дээжний шинжилгээ тус бүрийн үзүүлэлтүүдийг энд тэмдэглэсэн байгаа бөгөөд массын алдааны дээд хязгаар 10 ppm ба дунджаар 3.7 ppm байлаа. Дахин хэлэхэд энэхүү системийн шинжилгээний үр дүн гаргахдаа маш тогтвортой байдаг нь үнэхээр гайхалтай юм. Тогтвортой байдлын тухай ярихаар өөр нэг яригддаг зүйл бол хариу үзүүлэх үеийн тогтвортой байдал гэж байдаг. Энэ талаар миний хамтран ажиллагч Крис Клайн өөр нэг эсрэг биетийг шинжлэх туршилтыг олон давтамжтайгаар шинжилсэн туршилтынхаа тухай танилцуулна. Тэрээр энэ туршилтанда 1 микрограмм эсрэг биетийн дээжийг уншуулсан бөгөөд харьцангуй бага буюу 5 минутын дараа 20 грамм уншигдсан байна. Нийт 6000 удаагийн давталтайгаар буюу 20 өдрийн турш дахин дээжийг зогсолтгүйгээр уншуулсан байна. Энэ шинжилгээний үр дүн буюу бүхэл туршилтын хариу үр дүнг эндээс харж байна. Та бүхэн харж байгаа. Эхний өдрөөс 20 дахь өдөр хүртэл буюу нийт 6000 дээжийг уншуулахад байнга тогтвортой буюу бүгдд нь хариу үзүүлсэн байна. Шинжилж буй уургийн нэгдэл бол харьцангуй зуурал дамтгай учраас бага нь цэвэрхэн байх хэрэгтэй. Шинжилгээнд байнга бэлэн байна гэдэг бол үнэхээр гайхалтай. Бид нэр ийм үр дүнд урт удаан хугацааны туршилтын явцад хүрч чадлаа. За, одоо ингээд пептидийн шинжилгээний хэсэг рүү орцгоё. Энэ нь мөн 6545XT-г ашиглах өөр нэг ажлын урсгал. Пептидийн дарааллыг тогтоох болон RTM-ийн тодорхойлох талаар ярилцгаая. Бид нар яг өмнөх шиг алхмуудыг давтах болно. Мөн түрүүн хэлсний дагуу яг адилхан багжуудыг ашиглана. Дээж бэлтгэлийн асуудлыг ярих үед бидэнд SA mapping асуудал тулгарх болно. Пептидийг бид нар амжилттай ялган авч задлаад түүнийг автоматар цэвэршүүлээд масс спектрометрийн багаж руу оруулж шинжилгээг хийхэд бэлэн болгоно. Энэ системийн үнэхээр чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч буй нэг зүйл бол нэгэн зэрэг задралыг явуулах чадвартай. Бидний ихэнх нь трипсин эсвэл трипсин болон лиасигийн хамт хэрэгжилж автомат дээж бэлтгэлийн процессыг ашигладаг. Ингэснээр бид нар бусад протоколуудыг судлах эсвэл өөр өмнө нь хэрэгжилж байгаагүй энзимуудыг хэрэглэх боломжтой. Яагад гэвэл танд цаг хугацааны боломж байхгүй. Эсвэл тэр урвал маш богино хугацаанд ч явагддаг байж болох юм а. Салгалтын тухайд бид нэр пептидийн дээж авч 1290 Infinity 2 шингэний хроматографийн багаж руугаа тарьж орууллаа. Энэ үед манай өндөр даралтад шингэний хроматографийн чадвар үнэхээр гарч байгаа юм да. Пептидийн бүтэн дарааллыг тогтоохын тулд бид нар шинжилгээний хугацааг 15 минут хүртэл шахаж чадсан. Хэрвээ та бүхэн илүү удаан хугацаанд өндөр даралттайгаар илүү урт багныг ашиглаж салгалтыг хийх гэж байгаа бол илүү сайн арай өөр салгалтыг хийн. Гэхдээ энэ нь салгалт удаан хэцүү явагддаг. Эсвэл их бага пептидүүд дээр хийгдэнэ. Пептидийн шинжилгээнд зориулж шингэний хроматографийн био багны төрлийн багнуудаас 2 гол багныг хэрэглэдэг. Эхнийхийг нь Advanced Bio гэж нэрлэх бөгөөд яг пептидийн дарааллыг тогтооход ашиглаад бараг 2 жил болж байна. Мөн саяхнаас гаргасан Advanced Bio 6545XT-г үйлдвэрлэснээр мөн Advanced Peptide Plus багныг гаргасан. Энэ багны хувьд салгалтын арай өөр чадамжтай. Яагад гэвэл энэ баг нь цэнэгдсэн гадаргуутай учраас пикүүдийн хэлбэрийг илүү сайжруулж өгдөг. Та бүхэн формын хүчилтэй ажиллаж байх үед хамгийн чухал ppm-ийн төвшөнд өөр салгалтыг хийхийг хүсвэл багнанд илүү их хэмжээтэй уургийг оруулж өгөх боломжтой болгож байгаа юм. Илрүүлэлтийн үед 6545XT зарим нэг өөр онцлог шинжүүдтэй. Та бүхэн тэдгээрийг танилцуулахыг хүсэж байна. Бид нар багажаа хэрэглэгч рүү ачуулахдаа Qta багаж тус бүрийг дагалдуулан пептидийн мэппинг хийх төрөвчлсөн аргачлалыг хамт дагуулж байгаа. Мөн өмнө хэлсэн пептидийн дарааллыг тогтооход зориулсан 2 багийн тус бүр нэг байх бөгөөд үүнийг дагалдаад хроматографийн аргачлал, мэдээлэл боловсруулах зөвлөмж зэрэг бүгд байна. Бид нар системийнхээ үзүүлэлтийг mass resolution-ы хувьд илүү сайн болгож sub ppm төвшөнд хүргэж чадсан бөгөөд одоогийн resolution-ы хүчин чадал нь 50,000-д хүрсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт бөгөөд пептидийг ppm-ийн массын наривчлалын төвшөнд шинжилэхэд илүү баталгаатай болгож байгаа юм. Пептидийн салгалтын хувьд массын салгалттай адилхан. Миний өмнө ярьж байсан том молекулуудыг шинжилэхэд
Swarm автомат тохиргоог хэрэглэдэг гэж. Мөн энд ч гэсэн пептидийн анализын үед автомат тохиргоог бас энэ системд суулгаж өгсөн. Түүнчлэн бас нэг шинэ гормыг 60-45XT-д бас суулгаж өгсөн байгаа. Түүнийг Iterative MS mode гэдэг. Нэг ижил дээжийг дахин оруулж байгаа үед өмнөх дээж нь тухайн пептид тодорхойлогдсон бол энэхүү гормыг сонгоно. Ингэснээр аль болох пептидийн хамгийн бага агуулмжийг дээжүүдэд тодорхойлох боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл ppm-ийн бага төвшөнд ч гэсэн хэрвээ дан ганц дээжийг оруулсан тохиолдолд тэр нь илэрхэхгүй байж болох талтай. Хамгийн сүүлд хэлэх нэг онцлог нь шинэ систем маань Agilent Jet Stream ионы их үүсвэртэй. Энэ ионы үүсвэр ялангуяа пептидүүдтэй ажиллаж байхад маш мэдрэг ионжуулалтыг бий болгодог. Тийм ч учраас молекулууд маш сайн ионжуулалтанд орж байгаа нь харагдаж байгаа. За одоо бид мэдээллийг боловсруулах буюу шинжилгээний үр дүнгийн хэсэг рүү орцгоё. Энд Mass Hunter BioConfirm программыг харуулж байна. BioConfirm программын хувьд бүхэл уургийн молекулууд болон пептидийн молекулууд хоёулан дээр нь ажилладаг. Програм бүх мэдээллийн өгөгдлүүдээр автоматар боловсруулалт хийх бөгөөд эндээс бид дээчин дэх пептидийн байршил, массын мэдээлэл дээр үндэслэн эдгээр пептидүүдийн тодорхойлолт, ppm төвшний агуулмжийн хэмжээ, дээчин дэх бүх пептид молекулуудыг үндэслэн пептидийн дарааллыг баталгаажуулсан мэдээлэл зэргийг авах болно. Дээжийг уншиж дуусангуут эдгээр мэдээллүүдийг та автоматар авч болох бөгөөд хэрвээ хүсвэл мөн өөрөө BioConfirm програм руу орж эдгээр өгөгдлүүд дээр өөрөө ажиллаж боловсруулалт хийн үр дүнгээ гаргаж авч болно. Манай вебсайт дээр тавьсан шинжилгээний аргачлалын мэдээллээс пептидийн төвшний шинжилгээг хийх, пептидийн дарааллыг тогтоох талаар уншиж танилцж болно. Энэ туршилтаар 250 ng NIST нэг төрлийн эсрэг биеийг SAMAP Bravo платформыг ашиглан трипсин болон LysC энзимээр задлж дээжээ бэлтгэлээ. Бид 99.4% пептидийн дарааллыг тогтоож чадсан бөгөөд зүүн дээд тал тодорхойлсон пептидүүдийн хроматографыг харуулсан байна. Хроматограф дээр пептид тус бүрийн пик, мөн тэдгээрийн массын хэмжээг мөн харж болно. Мөн хажуугийн хүснэгтэнд пептидийн массыг тодорхойлох үеийн алдааг жагсааж бичсэн байна. Эндээс харахад энэхүү туршилтаар илэрсэн бүх пептидүүдийн массын алдааны хэмжээ 1 ppm-с хамаагүй бага байгаа нь бидэнд тэдгээрийг зөв тодорхойлоход үнэхээр их итгэл төрүүлж байгаа юм. Пептидийн дарааллыг тогтоохын тулд хийх эхний алхам бол нийт дарааллыг баталгаажуулах явдал байдаг. Гэхдээ бас PTM буюу уургийн синтезийн дараа гардаг өөрчлөлтүүдийг бас тодорхойлох нь чухал алхам байдаг. Зөвхөн тодорхойлоод ч зогсохгүй. Тэдгээрийн байршлыг тодорхойлох нь энэ үе шатанд явагддаг. Тэгэхээр бидний шинэ 6545 XT системийг ашиглан эсэлдэлтийн процесс яг хаана явагдаж байгааг MS-ээс өгч байгаа мэдээллүүд болон MS-CS фрагментийн ионуудыг ашиглан эсэлдэлтийн байршлуудыг тодорхойлно. Мөн үүнтэй адилхан deamination буюу амино группийн молекулаас салж байгаа байршлагч гэсэн MS-ээс өгч байгаа мэдээллүүд болон DMY ионууд дээр үндэслэн тодорхойлно. Жишээлбэл аспарагийн пептидийн дарааллаас амино групп салсан болохыг энэ хоёр уургийг харьцуулан харж тодорхойлж болно. Өөр бас нэг Agilent-ийн бүтээгдэхүүнүүдийн тухай танилцуулагдаагүй байгаа онцлог бол Mass Hunter Walk-up програм хангамжтай байдаг. Тэгэхээр мэдээж та ямар програм юм бэ гэх байх. Яг үнэндээ бол энэ зүгээр л нэр. Энэ програмын тусламжтайгаар та бүхэн багжинд дээжийг оруулах, дээжин дэх молекулуудыг илрүүлэх, дата анализ хийх зэргийг их хэлбэршүүлж энгийн болгож өгдөг юм. Хэрвээ та лабораторид ганцаараа байж энэ системээ ажилуулдаг хүн байлаа гэхэд та бусад хүнийг ч гэсэн энэ систем дээр ажилуулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хүн заавал өмнө нь шингэний хроматограф систем дээр ажиллаж байсан туршлага байхгүй байхдаж болно. Шууд орж ирээд л дээжийг багжинд оруулах хэлбэрчилсэн дарааллын дагуу үйлдэлийг хийгээд уншуулга товчийг дараад л шинжилгээнийхээ үр дүнг өөрийнхөө мэйл хаяг руу хүлээн авах боломжтой. Mass Hunter Walk-up програм нь бүхэл уургийн шинжилгээ болон пептидийн дарааллыг тогтоох шинжилгээнүүдийг хийхэд ашиглаж болох бөгөөд ялангуяа танай лабораторийн судалгааны ажилд олон янзын хүмүүс оролцдог бол хэрэглэхэд их тохиромжтой програм юм а. Ингээд би яриагаа өөрийн хамтрагч Chris Klein руу шилжүүлье. Тэрээр шинэ системийн загвар, дизайнын талаар илүү ярих болно.